За эхний асуултын нөгөө хөрөнгө оруулалтын зардал дээр шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи ингээ 26 оноос эхлээд хөрөнгө оруулалтын зардал огт төлөвлөөгүй байна. Энэ зөв үү гэдэг дээр те. Тэгэхээр өмнөх хөрөнгө оруулалтын зардал нь бодвол одоо шинээр байгуулагдсан холбоотой байсан юм билгүй. Гэхдээ нөгөө цахим энтертэй ч холбоотой зардал шүүхийн академид гарахгүй байсан уу гэдэг нэг асуулт. Хоёрт нь дээч үх яг нөгөө үр дүнгээ иргэдэд хүрэх үр дүнгээд энэ хоёроо тодорхойлсон байгаа сайн байна. Гэхдээ одоо жишээ нь энийг ингэмээр хууль хэрэглээний нийгмэл байдал дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гэхдээ хууль хэрэглээний нийгмэл байдал ямар үзүүлэлтээр өсөх юм гэдэг ийм тоогоор илэрхийлмээр байна. Тэгээ нөгөө бидний 27 оны төсөвдөр баталсан үр дүн дээр бид нар бүгдээрэн дээр нь тоо тавьсан байгаа. Суур үзүүлэлтүүдэд гаргахаар тавьсан байгаа. Тэгэхээр тэр тоонууд ерөөс энэ дээр байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр дээч үх мэдээж одоо тусдаа үзүүлэлттэй байна гэж байхгүй байлгүй. Гэхдээ яг тэр үзүүлэлттэй захирагдах баах. Дээрээс нь нэмээд илүү наривчилж байгаа мэн гэж хараад байна. За хууль зүйн мэдээлэл зөвлөгөө шуурхай авах боломж бүрд ингээд одоо иргэдийн хууль зүйн мэдээлэл авах дундад цаг хугацаа хэд хоног байдгийг. Тэрийг одоо AI ч гэдэг юм цахим үйлчлэгээ нэвтэрснээрээ хэд хоног болгохын ч гэдэг юм. Ингээд нөгөө төсөвч нь өөрөө та бүхний үр дүнтэй яаж уялдах юм бэ гэдгийг яг ийм тоон үзүүлэлт рүү одоо хэдүүлээр шилжүүлдэг. Энэ хувилбар руу орох хэрэгтэй байгаа. Гэхдээ ямар ч байсан үр дүн иргэдэд хүрэх үр дүн хоёрыг бол тодорхойлоод ороод ирсэнд бол талархаж байна. Тэгээд шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академийн тэр хөрөнгө оруулалтын зардал дээр таад маань нэг юм хэлэх үү? Тийм. За, зайдлагэр дарга. Эндри микрофон өгье. За, Улсын дэд шүүхийн дэргэдэх шүүхийн академийн хувьд энэ жил хөрөнгө оруулалтын зардал төлөвлөгдөөгүй. Урсгал зардлын хүрээнд бол номын сангаа өргөжүүлэх, цахим хэлбэр рүү шилжүүлэхтэй холбоотой 200 гаруй сая төгрөгийн урсгал зардал бол гарахаар байгаа юм. Энэ нь бол улсын дэд шүүх өөрөө 6000 орчим номын фонд сантай. Энэ нь улсын дэд шүүхийн шүүх болон судлаач албан хаагчдын хэрэгцээнд ашиглагддаг бол эх жил шүүхийн академи үүн дээр өргөтгөөд бүх шүүгч нарын хэрэгцээнд номын сангаа ашиглуулах боломжийг хангах хүрээнд бага хэмжээний урсгал зардлын төлөвлөлт байгаа. Бусад хөрөнгө оруулалтууд бол үндсэндээ хийгдээд зохид төвшөнд бол хүрсэн гэж үзэж байгаа. Улсын дэд шүүхийн тамгын газар дээр нийт хөрөнгө оруулалт цахим одоо болон хөрөнгө оруулалтууд нийт дүнгээрээ манай тамгын газар дээр нэгтгэгдээд явж байгаа. За ер нь мэдээллийн технологийн үйлчилгээ болон одоо аж ахуйн холбогдлолтой нэлээд олон төрлийн үйлчилгээнүүдийг манай тамгын газараас нэг байртай байгаатай холбоотой хамтд нь авч явж байгаа. За хөрөх үр дүнгийн хувьд бол хууль хэрэглээний нэгдмэл байдал гэдгийг энэ хөрөнгө оруулалтын төсөл дээр онцлоод аваад үзсэн байгаа. Гэвч 2026 оны төсөв батлагдах үед бид хоёр үзүүлэлтээр л зорилттой түвшингөө тодорхойлдог байсан бол одоо хууль зүйн байнгын ороо бас энэ дээр бид бүхэнд санал бас авсан л да. Тэгээд ингээд өргөдгөөд 13 үзүүлэлтээр зорилт хүрэх үр дүнгээ тодорхойлдог болгоод одоо тогтоол улсын хурлаас гарцсан. За энэ өөрөө 9 сард төсөв нэгтгэн өргөн баригдах үед сангийн яам төсвийн тухай хуулинд заасан байгаа учраас төсөвтэйгээ хамт бас дахин дараагийн одоо нэгдсэн төсөвтэй хамт орж ирэх хуулийн зохицуулалттай байгаа. За, гишүүд асуулт